За энд гар аргаар автолборлож байгаа иргэд нийгмийн шилжих хөдөлгөөн зах зээлийн давлгаанд хэлбэгдсэн хүмүүс гэж хэлж болно. За 1990 оны сүүл 2000 оны ихэнх үед болсон давтамжтай зуд орон нутгаас төв рүү шилжих орой бусгай байдал хөдөөгийн сумдын амьдралыг дордуулж ядууруулж байлаа. Энэ үеэс л олон мянган иргэн газраа ухаж алтаар амьдралаа залгуулах болсон. Ийм амьдрал одоо хүртэл байна. За зарим хүмүүс алт гарч байгаа сургаар том хүчтэй техник хэрэгслээр дайрч ороод хэдхэн хоногийн дотор хөрс шороогийн түүрэн болгоод цухтаад дөрөөд явчихдаг тохиолдол бий. Ийм хүмүүст хатуу хариуцлага тооцохоос өөр арга байхгүй. Харин бичил уурхайчдыг ингэж ойлгож болохгүй. Амьдралаа залгуулах аргагүй эрхэнд нутаг орондоо олборлолт явуулдаг. Гэхдээ тэд хуулийн хүрээнд ажиллахыг хүсдэг. За сүүлд гарсан тоо судалгаанаас үзэхэд орон нутгийн нийт ажиллах хүчийн 12-оос 20% нь алтны уурхайд ажилладаг. Мөн 15 аймгийн 55 сумд бичил уурхайгаар олборлолт хийж байна. Нийт 60 мянга орчим бичил уурхайчин байгаагийн 16% нь албажиж нэгдсэн зохион байгуулалтанд орсон байна. Тэгээ ер нь хүмүүсээс хин ч одоо юу юм би одоо бичил уурхайчин болъё гэж ихэнх юм болохгүй л дээ. Маш их хүнд хөдөлмөр шүү дээ. Тэгээд дээр нь яг орлого олох болохгүй гэдгийг ч мэдэхгүй. Тэгэхээр ихэнх нь ер нь ажлын байргүй болохоор л ороод байгаа. Яагаад орон нутагт одоо 30 мянган хүн гэдэг маш их тоо шүү дээ. Нэг сумын хүн чинь нэг 2-3 мянган хүн байдаг чинь 10 хэдэн сум доор хаяж байна шүү дээ. Ямар ч эмх замраагүй одоо нийгэмд одоо нинжаг хэлбэрээр нэрлэгдчихсэн амьдралынхаа төлөө өрөөсөө явж л байгаа ийм л хүмүүс байсан. Одоо тэр хугацаа үед бол байгаль орчноо нөхөн сэргээх, илүү хариуцтай байх энэ тал дээр бол бид нар ямар ч ойлголтгүй байсан. Засгийн газрын захиалгаар Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2005 оноос эхлэн бичил уурхайчдыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, албажуулах, хууль эрх зүйн орчныг бий болгох зорилгоор доктортой бичил уурхай төслийг хэрэгжиж эхэлсэн. За төслийн үр дүнгийн талаар давж өгүүлэхэд 2006 онд ашигт малтмлын тухай хуульд бичил уурхайн талаар нэмэлт өөрчлөлт орсон. За 2008 онд засгийн газар 71-р тогтоолыг гаргаж бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийг баталсан. За мөн засгийн газрын 72-р тогтоолоор хувийн ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах төр журам батлагдсан. Гэх мэтээр 2019 он хүртэл хууль эрх зүйн дэвшинд хэрхэн дэвшилт гарсан байгааг эндээс харж болох юм аа. Бид нэр 2012 онд Монгол улсад хууль уурхайн бизнес ба хүний эрхийн асуудал гэж олон улсын их том хурлыг зохион байгуулсан. Энэ хурал дээр бол бичил уурхайчд маань яг өөрсөндөө тулгамдж байгаа хүний эрхийн нөхцөл байдлуудаа илэн далангүй ярилцж энэ асуудал дээр тулгуурлаж бид нар төрийн бодлогод бол нөлөөлөх одоо шийдвэртэй одоо энэ бичил уурхайг дэмжих 181-р тогтоол гарахад бас тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсан гэж үзэж байгаа. Манай Хэнтийн аймагт бол ер нь үндсэндээ 58 албан ёсны ийм нөхөрлөл бичил уурхай нөхрөл ажилладаг. Энд маань ингээ хамрагдсан нийт 500 гаруй хүн бичил уурхай эрхлэгч маань бол 560 хүн байна. За хуулийн хүрээнд ийм дэвшилт гарснаар бичил уурхайчдын талаарх нийгэмдэх ойлголт, уурхайчдын хандлага өөр болсон. За Монголын бичил уурхай нэгдсэн дээвэр холбоо байгуулагдаж бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалттай боллоо. Мөн тэд хамтраад олборлолт хийсэн газраа нөхөн сэргээж байна. За 2013 онд 28.8 га талбайд нөхөн сэргээлт хийж байсан бол 2018 он гэхэд 532.35 га, 2019 онд нийтдээ 560 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Манай алтан бичлэл уурхайчд бол Монгол улсын хэмжээнд бичлэл уурхайн нийт 480 гаруй га газрыг нөхөн сэргээлт хийсэн байдгаас манай аймгийн Говьлтай аймгийн алтан бичлэл уурхайчд бол 70 га газрыг 70.1 га газрыг бол нөхөн сэргээлт хийж техникийн болоод биологийн нөхөн сэргээлтийг хийж орон нутгийнхаа нөхөн сэргээлтийн комисд хүлээлгэн өгч акт дүгнэлтийг гаргаж ажиллаж ирсэн. За дээрэс нь бичлэл уурхайн одоо газрын асуудал бас хүндрэлтэй, газрын асуудал шийдвэрлэхэд бэрхшээлтэй байдагтай холбоотойгоор одоо нэг газрын асуудал шийдэгдсэн байгаа Говьлтай аймгийн Алтай суманд. За Алтай сумандаа сүүлийн одоо 8 сарын хугацаанд ажиллаад манай бичлэл уурхайчд бол 69 сая 500 мянган төгрөгийг хөв хүний орлогын албан татвар болоод нөхөн сэргээлтийн дундын санд одоо байршуулсан байгаа. Мөн төслийн хүрээнд шударга олборлолт гэдэг сайн дуршлага бий болсон. Олборлолт явуулахдаа хуулийн хүрээнд технологийн дагуу байгаль орчинд хор хөнөөлгүй, хүний эрхэд суурилсан хүүхдийн хөдөлмөр ороогүй, за мөнгөн ус болон хорт бодис ашиглаагүй гэх мэтээр 208 стандартыг хангасан олборлолт хийснийг шударга олборлолт гэж хэлж байгаа юм аа.
Шудраг олборлтын гэрчлэгээ авсан энэ төрийн бас байгууллагуудаас худалдаа авсан алтыг олон улсад бол эко алт буюу Green Gold гэж нэршээд алт зөвшөөрөх үйлдвэрүүд бол арай л тусгай нэмэлт үнэтэйгээр худалдаа авж байгаа. Энэ эко алтыг одоо бол жишээ нь Нобелийн шагналыг хэрэглэнч гэдэг юм уу те яг нэр хүндтэй байгууллагуудын одоо үнэт металл хэрэглэх үйл ажиллагаанд зарцуулаа явж байгаа учраас энэ бол маш хариуцлагатай. Дээр нь Монгол улс дахь энэ бичлэг урхаачдын үйл ажиллагааг сурталчилсан юм болж байна. Дээр нь ерөн Монгол банкны тушааж байгаа алтны хэмжээнд ч гэсэн хувь нэмрээ оруулсан. Алтыг чи яг одоо олон улсын тухайн өдрийн ханшаар аавна. Дээр нь нэмээд яг энэ алт маань ийм хүмүүсийн амьдралыг одоо сайжруулж байна гэдгийг баталгаатайгаар шударгаал олборлж байна гэдгийг одоо үзүүлж чадчих байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн нийгмийн амьдралд нь хэрэг болгоо гэд хил тутамд нь 6,000 Америк долларын урамшуул өгдөг байхгүй. Тэрүүгээрээ шударга олборлт. Өөрөөр хэлбэл одоо нэг ихэвчлэн одоо том брэндүүд хэрэгжүүлээд байгаа таны зүүж байгаа үн тэтлэл энэ газраас иршин шүү гэдэг баталгааг нь болгоно. Эргээд эн чинь янз бүрийн одоо хүүхдийн хөдөлмөр ашиглаагүй, ямар нэгэн мүлжлэг юу байхгүй, мөнгөн усгүй хэрэгэлсэн, байгаль орчны ясан гэдгийн баталгааг нь олж ирж байгаа. Тэрүүгээрээ шударга олборлтын сертификат гэж хэлээд байгаа. Үндсэн ордны хувьд бол бид нэр технологийн асуудал маш чухал байдаг. За урд нь бол үндсэн ордон дээр хүмүүс уурын төрнүүдэд л ингээл мөнгөө сэргэлээл ингэж авдаг гэсэн болвол доктортой бичлэг ургаа төсөл хэрэгжснээрээ бид нар мөнгөн усгүйгээр хүдэр ялгах цехийг одоо Төв аймаг Мандал сум энэ төр одоо ингээд бий болгосон. За ингэснээрээ бид нар ямар нэгэн мөнгөө сэргэлэхгүйгээр алтаа одоо цэврээр нь ялган авах ийм боломжтой аюулгүй мөнгө өсгөө химийн бодис сэргэлгүйгээр даалтаа ялгаж авч чаддаг энд чаддаг болсон. За мөн зарим бичил уурхаачдыг өөр ажлын байр руу шилжүүлж эхэлсэн. 2012 онд хийсэн судалгаанаас үзэхэд уурхаачдын 50 гаруй хувь нь байнгын ажлын байргүй, 32% нь нэмэлт орлого олох зорилготой, 12% нь малгүй болсон учраас гар аргаар алт олборлж байна гэсэн хариулт өгч байжээ. За мөн оны судалгаагаар 4000 гаруй эмэгтэй гар аргаар алт олборлж байгаа нь тогтоогдсон. Харин 2016 онд энэ тоо 2300 болж буурчээ. Долоо дахь жилдээ ажиллаж байна. Манай энэ бичил урхай дарга ийм төсөл манад авч өгөөд одоо би захтар 2 охинтойгоо үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд одоогийн бололтой бүрэлдэхүүн нь бол манайх 5 хүний бүрэлдэхүүнтэй 2 хүн цалинжуулж ажилладаг. 2 охинтойгоо өөрөө яг цехээ ажиллуулад дээр нь 2 хүн цалинжуулаад ажиллаад ингээд ийм бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За мөн уурхад гардаг байсан осол аваар багассан гэд олон сайн үзүүлэлтийг энд хэлж болно. Гэхдээ үүнийг өнгөрсөн хугацаанд хийсэн ажил. Өөрөөр хэлбэл 2005-аас 2019 он хүртэл доктортой бичил уурхай төслийн хүрээнд ийм үр дүнд хүрсэн. Харин цаашдаа одоо яах вэ? Энэ бол манай засгийн газраас хамаарах асуудал. Мөн үүрэг хариуцлага юм а. Учир нь доктортой бичил уурхай төслийн хаалтын хилцүүлгийг хийж засгийн газарт хүлээлгэж өглөө. Монгол улсад бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, бичил уурхайг зохион байгуулах, албажуулах чиглэлээр 2005 оноос эхлэн санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг тусдаа үзүүлж байгаа Швейцарын хөгжлийн агентлгийн удирдлага доктортой бичил уурхай төслийн хамт олон Монгол улсын засгийн газар, уул уурхай хүнд үйлдвэрийн яам, түүний нийт ажиллагчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэх хүсэж байна. Бичил уурхайн асуудлыг төр засаг анхаарлаа авч холбогдох хууль тогтоомжид тусгасан. Тухайлбал төрөөс ирж байлгийн салбарт баримтлах бодлого, засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зэрэг урт дунд хугацааны бодлогын баримт бичгүүд, за бичил уурхайгаар ашиг малтмал олборлох журмыг засгийн газрын 2017 оны 150 тогтоолоор шинжилэн баталсан. Төслийн хамгийн том үр дүн гэвэл бол мэдээж хууль эрх зүйн орчин улс даяараа бий болсон. Хоёрдугаарт нь бол ер нь их замбраагүй байсан үйл ажиллагааг та бүхэн бүгдээр мэдж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол гэж одоо өмнө шиг ингэж байгаль орчныг одоо сүйтгэжээд
тий эрт тушаа хаяад алга учдаг байсан ч юм уу, эсвэл одоо нөхөн сэргээлт хийдэггүй, тэгээ аюулгүй ажиллагааны асуудлууд маш өндөр байсан шүү дээ. Тэгээ энэ асуудлуудыг бүгднийг одоо шийдэж чадсан нь бол одоо төслийн бол нэлээд том давуу тал гэж харж. Хэд бол төслийн миний санаж байгаагаар төсөл бол чинь 14 жилийн хугацаанд бараг 16 сая орчим швейцар франкийн хөрөнгө оруулалт хийсэн санаж байна. Тэгэхээр энэ бол бүгдээрээ Монгол улс зарцуулагдсан. За сүүлийн үед бичил уурхайн зориултаар олгож байгаа зөвшөөрөлтэй газрын хэмжээ байнга өсөж байна. 2013 онд албан ёсны зөвшөөрөлтөөр 875 га газар байсан бол 2019 онд 2685 га газар болж нэмэгдсэн. Мөн орон нутгад байгаа нийт ажиллах хүчний 12-оос 20% нь буюу 60 мянга орчим бичил уурхайчд байна. Тэдний 16% нь л нэгдсэн зохион байгуулалтанд орсон. За цаана нь 50 мянга орчим хуваарь ашигт малтмал олборлагчид алт олборлож байна. Тэдэнд зохицуулалт хэрэгтэй. – 2017 оны 5 дугаар сар батлагдсан 151 дугаар тэр тогтоол. За түүнийг дагдаж гарсан бичлэг уурхайгаар ашигт малтмал олборлох журам бол ерөөсөө муу журам одоо муу зохион байгуулалт зохицуулалт байгаагүй. Яагаад тэр муу болчихоо гэхээр яг нөгөө орон нутгийн түвшинд уучлаарай энд бас орон нутгийн маш сайн ажиллаж байгаа дарга нар байгаа. Гэтэл завхруулж байгаа хүмүүс гэж бас байгаад. Яг тэр орон нутгийн түвшинд очиод тэр хүмүүсийн гараар ороод нөгөө хээл хахуулаараа дамжаад танил тал тохоо татах тэр тийм зүйлсүүдээр дамжаад гараад ирэхээр тэр сайн байсан тогтоол өөрөө муу юм шиг харагдаж байгаа. Тэгээ бид нар төд удахгүй энэ тогтоолоо өөрчлөх үү яах вэ гэж ярьж эхэллээ. Тэгэхээр энийг бид нэр бүх талаасаа ярилцаад яг энэ одоо хэлсэн байгаа энэ оны сүүлээр гэж байгаа. Энэ хугацаанд нь дараагийн шийдлийг гаргаад журамдаа оруулах ёстой тэр цөөн хідэн чухал шаардлагатай зохицуултуудыг нэмж оруулаад цаашаа хэрвээ хэвээ явчих юм бол энэ тогтоолыг бид нар бичлэг уурхайн салбарыг дараагийн шатанд гаргаж чадна гэж харж байна. За доктортой бичил уурхай төслийн хүрээнд гар аргаар алт олборлж байгаа иргэдийг ийм байдлаар зохицуулж болох юм а гэдэг ерөнхий загварыг бий болгосон. Энэ загварыг сайн хэрэгжүүлж чадвал дэлхийн хэмжээнд сайн жишг болох загвар. Хэрвээ хэрэгжүүлж чадахгүй бол хэврэг зүйл гэдгийг төслийн багийнхан сануулж байсан. Тухайлбал бичил уурхайчд зориулж засгийн газраас гаргасан журмын хэрэгжилт одоо хэрн сайн хэрэгжиж чадахгүй байгааг тэтгэлж байсан. Тэгэхээр цаашдаа одоо бичил уурхай маань цаашдаа ямар байвал зохих юм бэ? Тэгэхээр яг өнгөрсөн хугацаанд бол доктортой уурхай төслийн хүрээнд бас нэлээд олон сайн туршлагуудыг бий болгосон. За бичил уурхайчд маань бичил уурхай нөхөрлөд маань энэ гэрээний үүрэг заалтыг биелүүлэхэд тулд одоо байгаль орчны талаасаа хөдөлмөр аюулгүй ажиллагаа талаасаа за одоо бичил уурхайчдынхаа мэдлэг боловсрол талаасаа маш өндөр өвөрг хариуцлага хүлээгээд энийгээ биелүүлээд явж байгаа юм сайн туршлага бас байгаа. Тэгэхээр энэ бол цааш нь авч явах үс юм сайн туршлага байна. Өнгөрсөн хугацаанд бичил уурхай эрхлэгчдийн хувьд тодорхой ахиц гарсан. Мөнгө усгүй технологиг нэвтрүүлсэн. Мөн бичил уурхай эрхлэгчдийн орлого 40% нэмэгдсэн. Монголын бичил уурхайн дээвэр холбоо байгуулагдаж 8396 бичил уурхайчдыг нэгтгэсэн. Доктортой бичил уурхайн төслийн хүрээнд хангалттай хууль эрх зүйн орчин бүрдэж хөрс суурь бий болсон гэж үзэж байгаа учраас төслийг хааж байна. Засгийн газрын зүгээс энэ ажлыг үргэлжлүүлээд илүү сайн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр суурь орчин бүрдсэн ч гэсэн бичил уурхайчдын өмнө сорилт их байна. Тэдэнд зориулсан албачуулсан борлуулалтын систем байхгүй байна. Мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт тимч сайн биш байгаа юм. Оролцогч талууд энэ тал дээр цаашдаа анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. За Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр доктортой бичил уурхай төсөл 15 жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ.